Авчих уу? Явах уу? За одоо энэ дуу тохиол сонсож байна уу? Шүвэн аваарай. За яг энэ дуу тохиол нарны хорооллын орсон суугчдын нэг том проблемын нэг ялч юм уу? Орой унтчих шахт ч тэр өдрийн цагаарч тэр засварын депогоос одоо энэ дуу үргэлжлүүлсэн дуу тохиог өгдөг. Энэ нь болохоор орсон суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг нэг юм проблем байгаад байгаа. Тэгэхээр энийг бол шийдвэрлэх боломжтой. Яаж гэхээр засварын төвд засвараас гарч байгаа бол орж байгаа буугаан болвол төмөр замаас гаргасан журмынхаа дагуу бол засвараас гарахдаа үргэлжлсэн дуу тохио өгөхгүйгээр гар тохио ашиглаж орж гарч болдог ийм журам батлагдсан юм байна. Харин төмөр замын засварын депогийнхан маань энэ гар аргаар дуу тохиог өгөхгүй байгаагаас болоод нарны хорооллын орсон суугчид бол энэ дуу чимээнд амгалан тайван байдал алдагддаг ийм болчиход байгаа. Тэгэхээр бид яах гэдэг нь гэхээр нэгэн журам батлагдсан бол энэ дуу тохиог буцаага заавал гар тохиогоор өгдөг болгосноор энэ дуу чимээ арилна. Өөрөөр хэлбэл бидний амгалан тайван байдал ингэж хадгалагдах юм аа. Тийм учраас бид хоёр энэ асуудлыг шийднэ гэж ингэж үзэж байгаа. Амар тайван амьдралын төлөө